юуны өмнө бас хөтлөгчтэй бас талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Яагаад гэхээр хөтлөгч маань өөрийнхөө гэрт наны систем тавьсан анх удаа. Тэгээд тэндээсээ сайн муу алдаа оноогоос өөрөө мэдэрсэн. Тэгээд одоо бол энэ чиглэлээр бизнес эхлүүлээд явж байгаа. Хамгийн гол нь энэ олон дагагчтай маш зөв ойлголтыг зөв мессеж өгөөд хэлчихсэн хүн байгаа. Тэгэхээр манай салбарт бол ерөөсөө нэг зөв мессежийг төлөхөө бүх хүнд өгч чадахгүйгаас болоод энэ салбарын нэр хүнд ер нь ирээдүй бас нөлөөлөх гээд байсан. Бид хэд бол яаж дуурайд хүмүүс ол сонсохгүй мэлээ. Тэгэхээр сөрөлтийг дуурахад бол хүмүүс сонсох юм байлээ. Тэгэхээр талархлаа илэрхийлмээр байна. Салбарын төлөө зөвшөөрч. За тэгэхээр би өнөөдөр та бүхэнд нуршихгүйгээр нэг хэдхэн минут багтаагаад шинжилсэн журам дээр юу орсон бэ гэдгийг товчхон танилцуулж хийж бодож байна. Миний бие бол тархмал их усрын бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захиалаар ажиллаж байгаа учраас энэ хөлийг та бүхэнд танилцуулж байгаа маа. За тэгэхээр тархмал их усртай холбоотой ер нь хууль эрх зүйн орчныг танаас товчхон танилцуулчих. 2007 онд бол сэрэл эрчим хүчний тухай хууль батлагдсан байгаа. Энэ хуулийн үндсэн дээрээс одоо дунд чадлын тархмал сэрэлтийн их усрууд барьж байгуулагдах суурь тавигдсан байгаа. Түүний дараа 2015 онд бол сэрэлт эрчим хүчний тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. За энэ өөрчлөлтийн ачаар бид хэд тархмал бага чадлын их усрууд одоо дээврийн нарны их усрууд гэх мэт бага чадлын их усрыг барих хууль эрх зүйн орчин нь бол 15 онд тавигдсан юм байна. Тэгээд 19 онд хууль дахин нэмэлт өөрчлөлт ороод хэрэглэгчийн сэрэлт эрчим хүчний их усрээс үйлдвэрлэсэн цахилгааныг төвөг сүлжээр нийлүүлэх үн тарифыг жил бүр хэмнэн тогтоох энэ зохицуулалт нь орж ирсэн байна. Тэгэхээр үний хувьд бол ойлгомжгүй байсан бол 2019 онд энэ хуулинд бас энэ өөрчлөлт орж ирсний үр дүнд ямар ч хэлсэн тархмал бага чадлын их усрууд ашиглалтанд орох боломжтой болсон юм аа. Тэгээд сүүлд 2020 онд эрчим хүчний сайдын тушаалаар төвөг сүлжээнд холбогдох журам маань анхны хөлбөр нь батлагдж ирсэн. Тэгээд 24 онд болохоор журмын нэмэлт өөрчлөлт ороод 25 онд дахиад нэг нэмэлт өөрчлөлт ороод сайжруулалтыг дэ явсан. 26 онд бол хамгийн сүүлийн өөрчлөлт орсон. Би та бүхэнд 26 оны өөрчлөлтийг товчхон танилцуулнаа. За тархмал их усрууд гэхээр ганц нэг бага чадлын их усрээс гадна дунд чадлын одоо 10 мегаватт, 20 мегаватт, 30 мегаваттын их усрууд бол бүгд тархмал их усртай бас ордог. Тэгэхээр тэдгээр дунд чадлын их усрууд бол энэ сэрэлт эрчим хүчний тухай хуулийн дагуу явж байгаа. Бидний одоо хийж байгаа ажил маань болохоор хэрэглэгчийн сэрэлт эрчим хүчний усрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвөг сүлжээ нийлүүлэх журам гэдэг. Энэхүү журмын дагуу бид хэд бол ажиллаж байгаа. За тэгээд зохицуулахаас тогтоосон тариф маань өнөөдрийн хүчин төгөлөг мөрдөж байгаа тариф маань болохоор өдрийн цагаар 285 төгрөгөөр төвөг сүлжээ нийлүүлж байна. За оройн 5 цагаас 10 цагийн хооронд болохоор 300 төгрөгөөр төвөг сүлжээ нийлүүлэх ийм эрх зүйн орчинтой бид хэд ажиллаж байна. 285 төгрөг гэдэг маань 300 кВт-аас дээш хэрэглээтэй иргэн бол аж ахуйн нэгжүүдийн дундаж тариф байгаад байгаа. Тэгэхээр яг 285 төгрөг бол баланслж байгаа гэж ойлгож болно. За энэхүү журам шинжилгээтэн батлагдахаас өмнөх журмын хүрээнд нийтдээ Монгол улсын хэмжээнд 48 аж ахуйн нэгж бол төвөг сүлжээтэй худалдан авах гэрээгээ хийцсэн байгаа. Мөн 99 иргэн төвөг сүлжээтэйгээ худалдан авах гэрээ амжилттай хийгээд ингээд нийтдээ 147 хэрэглэгч бол аль биесээр холбогдсон байдаг юм байна. Тэрний нарны нийт суурилсан чадал нь бол 3.7 мегаватт болчихсон байгаа маань өнөөдрийн байдлаар. Энэ яг 3 сарын 1-ний байдлаар авсан яамнаас авсан тоо мэдээлэл байгаа. За салхин тархмны жижиг чадал дээр бол 30 кВт нийт төсөл бол байгаа. За батарейны нийт суурилсан багтаамж нь бол 4 мегаватт цаг болцсон байна одоо өнөөдрийн байдлаар. За он цагийн дараалал нь 21 оноос ирнэ бол ингээд 8 хэрэглэгч бол
төгөөсөж холбож ирсэн бол 8, 10, 22, 33, 25 он 56 гээд хэвлэгч холбож ирсэн байна. За ингээд 26 оны 3 сарын 1 хүртэл нийтдээ 18 хэвлэгч нэмэлтээр холбогдож ирсэн байх нэ. За энэ төгөөс сүлжээнүүдээр намж үзэх юм бол Улаанбаатар төгөөс сүлжээнд бол нийт холбогдсон хэвлэгч нь 82% нь хөдөлгөөн бодлого гэрээгээ хийсэн байна. За бусад нь бол бусад төгөөс сүлжээнээс холбогдсон байх нэ. За Израиль гэрчмөчний хуулиар бол нийтдээ 15 орчим тархмалын энэ төслүүд хэрэгжсэн байгаа. За шинжилсэн журмын дагуу явах төслүүд маань бол хамгийн ихдээ 1500 кВт хүртэл их үүсвэрийг барьж өөрийн хөвлөдөө ашиглах боломжтой байгаа. Энэ журмын дагуу. За тэгээд шинжилсэн журмаар бол нэлээд олон сайжралт гарсан байгаа. Энд дээр бид урд нь бол хуучин журмын дагуу бол гардаг байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдсэн ийм сайжирсан журам болсон байгаа. За тухайлбал өмнө бид зөвхөн иргэн эсвэл аж ахуйн нэгжээр тэр нэгжлээ авдаг байсан. Тэгэхээр зөвхөн иргэн аж ахуйн нэгжээр тэр нэгжлээ авахлаар нөгөө сөөхн тэр нэгжлээ авах ямар ч боломжгүй байсан. За хэд хэдэн хаустай айлууд нэгдээд нэг категоринээс нэг типээс хичээлтэй бол дундаа нэгдсэн систем тавьж болж чаддгүй байсан. За энэ асуудлыг шийдсэн иргэд гэсэн зохицуулт орж ирсэн байгаа. Иргэд гэх нь иргэд нийлж хагаад нэг иргэнээ төлөөлүүлээд тэр нэгжлээ авах боломж бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр нэг иргэнээрээ дамжуулаад одоо худалдаа бодлого гэрээгээ хийх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол их том зарчмын сайжрал гарч ирсэн байгаа. За мөн төр засгаас барьж байгаа бодлогын хүрээнд орж ирсэн санаа байгаа. Тэгээд журам дээр орсон. Энэ нь болохоор төгөөс сүлжээд нийлүүлсэн эрчим хүчээ бол сар болгон баланслуулж яа. Сар болгон ямар ч хэлсэн төгөөх тэгээ тооцоо нийлэх юм байна. Тэгээд сар бүр хэрэглэгчтэй хэрвээ нийлүүлсэн энерги нь их байх юм бол тэрний мөнгөний яг энэ тарифаар бодож өгчээ олгож яа гэдэг энэ зохицуулт бол орж ирсэн байгаа. За тэгээ Улаанбаатар төгөөс сүлжээн дээр бол 2026 оны хувьд бол эрчим хүчийн зохицуулт хороо 1 тэрбум төгрөгийн их үүсвэр баталчихсан байгаа. Тэгэхээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй болсон гэсэн үг Улаанбаатар төгөөс сүлжээ. Бусад төгөөс сүлжээндээ бол тэгэхээр энийг тарифаа батлуулж арай ахын чадаагүй байгаа юм байлаа. Тэгэхээр их үүсвэр нь одоохондоо байхгүй байгаа. Тэгэхээр төгөөс сүлжээнүүд өөрсдөө тооцоогоо хийгээд манад энэ жил хичнээн хэмжээний их үүсвэр холбогдсон. Тэндээс бидээс тэд орчмыг нийлүүлэх юм балансаараа тэд орчмыг бидээс өрөнд орох юм гэдэг тооцоогоо гаргаад өгөх юм бол зохицуулт хороо бол тухайн бүр нь бол ингээд батлаад өгөх юм байлээ. За дараагийн нэг сайжрал болохоор хэвлэгчтэй олох төлбөрийг төгөөс сүлжээний зардал тусгах. За энийг бол сайн ярьсан. За тэгээд өмнө нь бол 380 хэвлэгч заавал холбогдох байдаг байсан. 200-ийн хэвлэгч холбогдох юм бол нөгөө нэг баланс үүснэ гэж төгөөс сүлжээнд их боломжтой байсан. Тэгэхээр одоо бол 200% холбогдож болдог болсон. Мөн 380-аас гадна одоо томоохон хэвлэлтэй аж ахуйн нэгжүүд 10 кВт-ийн өөрийнхөө сүлжээн дээр бол их үүсвэрээ холбох боломжтой болсон байна. Энэ бол бас зарчмын маш том өөрчлөлт орж ирсэн. Бидээс зөвхөн 380 холбогддог байсан бол одоо бол 10 кВт хүртэл холбогдож өөрийнхөө эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх боломж бүрдсэн гэсэн үг. За тэгээд энэ журам дээр гүйцэтгэгч компани энд бол маш олон гүйцэтгэгч компани байж байна. Тэгэхээр гүйцэтгэгч компаниудын эрх болон үүрэг бол нэлээд тодорхой болж ирсэн байна. Урд нь бол энэ гүйцэтгэгч компани эрх үүрэг бол байдаггүй байсан. За тэгээд тусгай зөвшөөрлийн шаардлага, тусгай зөвшөөрлийг 1-1 гэдэг тусгай зөвшөөрлийг өмнө нь бол шаарддаг байсан бол одоо 15 кВт хүртэлх угсралт хийх тусгай зөвшөөрлөлтөй компани энийг хийх боломжтой болсон. Тэгэхээр юу гэхээр өмнө нь бол нэг инженер техникийн ажилчид нь нийлээд 9 хүн байхыг шаарддаг байсан гэсэн үг тусгай зөвшөөрлөлөөр. Одоо бол энэ шаардлага бол инженер техникийн ажилчид нь 4 хүн байхад техникчлээ авч боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр инженер нэг юм 2 хүн тэгээд техник цахилгаанч нь бусад хүмүүс нь байхад бол тэгээд техникчлээ авах боломжтой болсон шүү. Тэгэхээр угсрал хийдэг одоо энэ аж ахуйн нэгжүүдийн тоо бол огцон нэмэгдэх боломжтой болж байна гэсэн үг. Өмнө нь бол нийт одоо
манай одоо холбоонд бүртгэлтэй нэг 60 70 аж ахуйн байдаг байсан. Тэрний 10 хүрэхгүй компани нь тусгай шүрэлтөд байдаг байсан. Одоо бол ихэнх нь ингээд тусгай шүрэлтөд болж эхэлж байна. Энэ бол зарчмын томоохон бас өөрчлөлт орж ирсэн юм аа. За тэгээд зөвшөөрлөлтөд холбоотой бидээс яг процесс нь ингээд угсралт термин нөхцөл тэгээд зураг төсөл боловсруулах тэрийг батлуулах гэж явсаар байгаа нийтдээ 5-6 сар хамгийн багтаа зарцуулагддаг байсан. Тэр асуудал маань төр засаг дээр нэлээд дэмжлэг авсан учраас энэ дээр бол зохицуулалтын дээр түгэх сүлжээнүүд нь хамгийн багтаа 11 хоногт ажлын хоногт багтааж бүх төрөөс олгох зөвшөөрөл, хяналт, худалдаа гэрээ их процессуудыг бол 11 хоногт багтаахыг бол ингээд үүрэг болгоод оруулсан байгаа. Энэ бол маш том бас хугацааны хувьд шахаж өгсөн өөрчлөлт орсон байгаа. За тэгээд бүрдүүлэх маягтын бүрдүүлэх материалын маягт нь батлагдсан байгаа. Тэгэхээр компани болгон өөр мэдээлэл шаарддаг, түгэх сүлжээ болгон тухайн инженер нь өөр мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүгд яг энэ батлагдсан маягтын дагуу нэг л мэдээлэл шаардна. Тэгэхээр энд үйл ажиллагаа үүсгэх нь эрс багасж байгаа. За тэгээд шаардлагатай мэдээллийг нийтлдэг болсон эрчим хүчний яамны вебсайт руу орох юм бол Монгол улсад угсрал хийх тусгай шүрэлтэх компани чагсаалт болгож байдаг болсон. Мөн Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөх буюу олон улсын стандартын шаардлагыг хангасан брэндүүдийн чагсаалт энэ эрчим хүчний яамны вебсайт дээр байдаг болсон байгаа. Тэр шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүнүүд гэсэн тэрний тоог та санах уу? Хэд орчим бүтээгдэхүүний үйлдвэрийг одоо та гаргасан байсан? За би нэг орж харж байхад тоог нь бол анзаараагүй. Гэтэ нэг 20-30 брендийн нэрс ингээд чагсаалт харагдах шиг болсон. Тэгэхээр ер нь ингээд стандарт болгож явж байгаа гэсэн. Тий, нарны панел дээр бол бүр олон баг шиг байлаа. Инвертер дээр нэг ондоо, батарейн дээр ондоо 3 чагсаалт гарсан байлаа. За тэгээд энэ дээр бас нэмж хэлэхэд та бүхэн бизнес хийж байгаа юм чинь шинэ брэнд орж ирж байгаа бол үнэхээр стандартын шаардлага хангаж байгаагаа нотолсон бичиг баримттайгаа яам руу имэйлээр илгээх юм бол чагсаалтанд тэр брэнд нэмэгдээд явах юм байлээ шүү гэдгийг хэлмээр байна. За одоо энэ хүчин чадлын шаардлага дээр бол баг зэргийн өөрчлөлт орсон, сайжруулалт орсон байгаа. Энэ дээр эргэн 20 кВт хүртэл гэж урдталт нь байдаг байсан. Тэнгүүд 20 кВт-ийн системүүд бүгдээрээ 6 батлуулж чадах байлцсан. Яг тэгэхээр 20 кВт хүртэл гэхээр 19 сарны хэд гэсэн тоол зөвшөөрн 20 зөвшөөрлөхгүйгээд энэ маш олон төслөөр бүүн асуудал болгож ирсэн юм. Тэгээ одоо бид энэ асуудал шийдээд ямарлсан 20 кВт ба түүнээс доош ба гэдэг үг орж ирсэн. Ба гэдэг нэг хоёр хөөсөр орсон юм. Тэгээд энэ маань бол маш олон төслийн асуудлыг шийдсэн байна. За хоёрт нь болохоор хуулийн этгээд бол нийт өөрийнхөө техникийн нөхцөлөөр олгогдсон эрчим хүчний хэрэглэгчийнхаа суурилсан чадлын 50 хүртэлх хувийг хувьтай дүүцэх хэмжээний их усыг барьж байгуулж болохоор заалт өмнө байсан. Тэр маань хിവэрэ 50 хүртэл гэдэг заалт байгаа. Гэхдээ энэ дээр нэг гоё үйлбэр нэмэгдэж орж ирсэн байна. Хаанс яг уншаад үзээрэй. Харин түгэх сүлжээний зангилааны нэвтрүүлэх чадлын тооцоо, хэрэглэгчийн бодит ачаалал, сүлжээнд буцах чадлын урсгал болон хүчлийн горимд үзүүлэх нөлөөллийн үнэлгээгээр уг хязгаарыг нэмэгдүүлэх 50% нэмэгдүүлэх эсвэл бууруулж тооцож болно гэдэг. Тэгэхээр тухайн хэрэглэгчийн хэрэглээ нэг жишээл 100 кВт-ийн ТП-тэй хэрэглэгч 100 кВт ашигладаг байх юм бол 100 хүртэлх кВт-ийн нар тавьж ашиглаж болно гэсэн үг. Энэ бол бас зарчмын маш том өөрчлөлтийг авчирсан. Одоо биднээс бол боломж олгож юм гэсэн үг. Ийм гоё заалт байгаа. За энэ 3 дээр бас нэг заалт байгаа. Энийг танаас яг уншаад анзаарах юм бол зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор түгэх сүлжээнд нийлүүлэхгүй тохиолдолд энэ журмын 3-1 дэх заалт буюу одоо нэг чадлын хязгаарын заалт бол хамаарахгүй гэж байна. Энэ маань юу хэлж юм гэхээр 1500 кВт хүртэлх их үүсвэрийг зөвхөн өөрийн хэрэглээнд зориулж хийж болно гэсэн үг. Түгэх сүлжөөрөө нийлүүлэхгүй гэсэн үг шүү. On-grid system net zero буюу түгэх рүү нийлүүлэхгүй гэсэн үг. Тэр тохиолдолд энийг бол хийж болно гэж байна. За хэдийгээр энэ сайжралт боловч бас нэг зарим нэг
хүндрэлүүдийг авчирч байгаа. Гэхдээ бид хэд яамтай яриад одоо энэ холбооныхоо хүрээнд яамтай гэдээ ярилцаад энэ журмыг өшөө сайжруулмаар байна гэдэг ярихлаар за ямар ч хэлсэн энэ батгдсан хувилбар маань бол нэг сайжрал ирсэн учраас ингээд нэг хэсэг явж үзье. За тэгээд дараа жилээс хэлүүлээ дахиад сайжруулж болно шүү дээ гэсэн юм ярьсан учраас холбоо маань ингээд ямарсан тайвшраад байж байгаа. За тэгээд 20 кВт ба түүнээс доош байвал техник нөхцөл авах байсан тийм ээ бүгд мэдчихэж байгаа. Техник нөхцөл авахгүй гэхдээ хэлбэршүүлсэн хүсэл гаргах хэрэгтэй болчихж байгаа. Хэлбэршүүлсэн хүслийг гаргадаг маягт нь тодорхой байгаа. Тэгэхээр хэлбэршүүлсэн хүслийг бол ажлын 5 нөхөж гаргахаар байгаа шүү. За тэгээд бас нэг зарчмын нэг томоохон өөрчлөлт орсон. Энэ болохоор яг нь сэргэлтэгч хүмүүсийн их үүсрүүд дээр нөгөө гаргалтын чадлаа тогтворжуулах чадлаар зориултаар хийх зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Тэр нь болохоор тодорхой чадлалтанд таарсан батарей хоригдлыг бол сэргэлтийн их үүсрүүд барьж байгуулах ёстой байдаг тийм ээ. Тэр маань одоо яг энэ заалтан дээр болохоор 20 кВт-аас дээш хүчин чадалтай их үүсрүүд суурилсан чадлынхаа 20% гаргалтын чадалтай 2 цаг буюу одоо 40% багтаамжтай тийм батарейг заавал барьж байгуулах шаардлагатай гэсэн ийм зохицуулт бол энэ дээр нэмэлт орсон байгаа. За тэгээд энэ шинжилсэн журам дээр бол бүх стандартын шаардлага орж ирсэн байгаа. Энэгээр давуу байгаа. За тэгээд энийг бол танаас Facebook-ос харсан байх процессыг бол ингээд зурулсан байж байна. За энэ хэлбэршүүлсэн хүсэлтийг ийм хэдхэн мэдээллийг өгвөл гаргах боломжтой. Доор нь болохоор түгэхээс өгж байгаа хариу ингээд болоо. Тэгэхээр энэ маань ITC гэдэг эрчим хүчний порталаар дамжуулаад хүсэлтээ авахад энэ маягтыг ашиглах юм байна. За тэгээд ажлын дуусны дараа бол энэ маяг нэгийн дагуу яг эдгээр мэдээллийг өгөөд хавцралтаан зөвөхөд төгөөсөж шууд хүлээж аваад худалдаа авах гэрээгээ 3 хоногтой хийхээр ийм төсөөлд орсон байгаа. За энийг бол ярихаа болж өнөөдөр бол илүү жижиг чадлынхыг ярьж байгаа учраас. За тэгээд анхаарал үзүүлж баярлалаа. За баярлалаа. Одоо нэг бизнес бас манай аж ахуйн хэмжээнд өөрсдөө авч болох бах тийм ээ. Тийм. Энийг бол яаж болно? Ингээд энд ашрамд хэлэхэд биш үү те? Та бүхэн энэ холбооны гишүүн болъё гэвэл тархмал их усрын бизнес хэрэглэгч болон хэрэглэгчдийн холбоо гэдэг кириллээр Facebook дээр бичлэхээр нээлттэй групп байгаа. Тэр нээлттэй группэд орчих юм бол автоматар манай холбооны гишүүн болно гэсэн үг. Тэгээд одоогор бол 1700 орчим гишүүн байгаа. Гишүүдийг 3 хувааж байгаа. Бизнес хэрэглэгчид 100 орчим аж ахуй нэгж байж байна. За хэрэглэгчид гэдэг хэдэн яг хүмүүс байгааг мэдэхгүй байна. Тэгээ бусд нь сонирхогч. Тэгэхээр одоогор 1700 орчим гишүүдтэй ийм холбоо байгаа. Бид хэд одоо удахгүй бүх гишүүдийн хурлаа хийгээд өдөрт зөвлөө шинжилэн батлна. Өдөрт зөвлөөр одоогор 5 хүн байгаа. Тэгээ шинжилэн батлахлаар яг ялангуяа энэ өнөөдрийн анхны орж байгаа энэ компаниудын удирдлагууд, инженерүүд идэвхтэй оролцоод өдөртөх зөвлөлд бас саналаа өөрийгөө нэр дэвшүүлээд өрсөлдөөл өдөртөх зөвлөлд ороороо гэж уриалмаар байна. Бид хэд энэ холбоог бол ямар нэгэн компанийн зар суртахыг тавиулахыг бол хоригж байгаа. Эсвэргээр яг одоо манай нэг салбарт одоо манай энэ бизнесийн орчинд нөлөөлж байгаа асуудлаа төр тавьж шийдвэрлүүлэх зорилготой холбоо шүү. Ерөөсөө бидээс энэ иргэдэд гараад байгаа хүндрэлийг яаж шийдэх вэ? Ямар хүндрэл гараад байгаа гэдгээл тэр групп дээр ярилцахын шийдвэрлэв. Тэгэхээр зар суртахаа болж байгаа бити тавиарай гэж хүсмээр байна. Зарим нэг компаниуд бол суртахаа их тавиад байгаа. Тэрийг аль болох болоороо тэгээд идэвхтэй байх хүсэж байна. Баярлалаа.